日本代表？そいつらってワールドカップ優勝してなくない？だからこの国のサッカーはいつまで経っても弱小なんだ。Блүлокийн эхний анги дээр Эго Жинпачи Японы хөл бөмбөгийн талаар шүүмжилтгийг санаж байна. Санахгүй байгаа бол зүгээр л Японы хөл бөмбөг бол хог, Японы шигшээ баг бол хог гэд хэлждээ. Би бүр тухайн үедээ энэ шууд ингэж хэлчих болдсон байх та. Японы шигшээ эдэр нь үзүүл яана гэд баг өмнөөс нь санаа зовоод ирсэн байхгүй юу? Тэгээд ер нь Японы мэрэгжлийн тоглогчдоос ч юм уу Эгогийн хэлсэн үгэн дээр санал бодлоо хэлсэн хүн амт ер нь байдгийн болов гэж судлаад үзсэн. Тэгсэн Японы шигшээ багийн тоглогч Такепусо Коба болохоор энэ аним намайг өөрөөр сэтгэгд хүргэсэн гэж хэлсэн байгаа байхгүй юу? Харин Японы шигшээ багийн тоглогч байсан Сато Хисохитой болохоор би тоглож байхдаа өөрийн хүчээр гол оруулахыг зорддог эготой байсан. Энэ анимын түүх утга санаа надтай ер нь их ойр санагддаг гэж хэлсэн байгаа. Тэгэд бүр Японы хөл бөмбөгийн холбооноос Blue Lock анимыг өөрсдийг нь шүүмжилж доромжилсан бус харин ч шинэ философи, шинэ санаа гаргасан. Одоо үед Blue Lock бол хамгийн халуухан хөл бөмбөгийн аним залуучуудын дунд хөл бөмбөгийг таниулж өгч байгаа гэд бүр Blue Lock анимтай хамтарч үйл ажиллагаанууд явуулсан байгаа. Сүүлдийн Нагигийн тухай бүрэн хэмжээний кинон дээр бас Японы хөл бөмбөгийн холбоо хамтарч ажилласан байхгүй юу? Нэр бас 2022 оны дэлхийн аварга дээр Японы шигшээ багийн өмсгөл Blue Lockтэй төстэй байсан болохоор хүмүүс Blue Lockтэй хамтарч гаргасан өмсгөл гэж ерөнхийдөө их таамаглаад байсан. За гэхдээ яг албан ёсоор Blue Lockтэй хамтраад гаргасан өмсгөл бол биш юм байлаа шүү. Ерөнхийдөө Blue Lock бол Японы хөл бөмбөгийн холбоо, мэрэгжлийн тоглогчид зэрэгс ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан. За тэгээд Японы хөл бөмбөгт бас нэлээд нөлөө үзүүлээд байгаа юм байна лээ. Төгсгөлд нэг сонирхолтой баримт ярьж өгье. Blue Lock-ийн манганы шүү заяа. Эхний анги дээр Эго Жинпачи Японы хөл бөмбөгийн шүүмжлэхдээ Японы мэрэгжлийн бүр бүх цаг үеийн шилдэг тоглогчдын тоонд ордог Honda болон Kagawa гэд тоглогчдыг нэрийг нь цоллож байгаад бүр ингэж хэлсэн байгаа. Honda, Kagawa. Тэдний чинь хинэнч дэлхийн аварга төрүүлээгүй үсттэй. Тэгвэл бүгд л хог гэсэн үг гэд бүр хэлсэн байгаа. За гэхдээ энийг нь аним дээр нь бол арай л хурц гэж үзээд хассан байдгийн. Бичлэг маань энд хүрээд дуусж байна. Таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ анимтай холбоотой өшөө олон бичлэгүүд мэдээллүүдийг авахыг хүсвэл сувгийг маань subscribe хийгээрэй.